За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За, өнөөдрийнхөө хичээлээр Gmail хаяг хэрхэн нээх вэ гэдэг талаар авч үзье. За, интернет хөтлөгч рүү ороод Gmail гэж хаад. За, Gmail гэд хангут ингээ гараад ирнэ. За, ингээ гараад ирвэл монголоор ч гарч ирж болно. Эсвэл бол англиар ч хийж болно. Тэ? За, ийм байгаа. За, англиар байвал та яаж хийх вэ? Хэрвээ би англиарыг сайн мэдэхгүй байна гэвэл эндээс өөрийнхөө орны усыг хэлээ гаргаад ирж болно. Тэгээд энэ нь бол ерөөхдөө Google Chrome-ыг ашиглаж байгаа учраас тухайн хэл нь яаж өөрчлөгдөх нь янз бүр байдаг. Эндээсээ өөрийнхөө хэлүүдийг сонгоод өгчвөл дараа нь email дээр орсоор, монголоор, англиар янз бүр байдаг учраас энэ дээрээс нь тохируулаад өгч болдгоо. За, бүгдээрээ юу яцгаая? Англи дээр шинэ аккаунт нээж үзье. За, create account буюу дараад. За, одоо сүүлийн үед мэйл хаяг маань юу гэж гарч ирдэг болсон. For myself to manage business гэж гарч ирсэн. За, тэгвэл зөвхөн өөрийнхөө хувийн хэрэглээнд гээд тэгээд эцэж. За, энэ дээр нь first name гээд овог дээр нэр өгч. За, овог нэр. За, одоо Gmail дээр бол одоо хүмүүс их хвчлэн өөрийнхөө нэр, онсэр, утасны дугаар гэх мэтчсэн зүйлүүдийг оруулдаг. Миний бодлоор бол энэ дээр өөрийн нэг яг нэрний эхний үеийн ч юм уу тийм орсон байвал их зүгээр гэж боддог. За, тэгвэл инхээ. За, инхээ гэдээ тэгсэн чинь энэ нэр хэрвээ байхгүй байх юм бол энэ чинь алдаа заадаг. За, тэгээд хэрвээ алдаа заахгүй байх юм бол цааш нь үргэлжлүүлээ явчих болно гэсэн үг. За, алдаа зааж ивэл та хэд энэ дээр тодорхой хэмжээгээр тооч юм нэмээд өгчвөл энэ цаашаа үргэлжлүүлэх боломжтой болж байна гэсэн үг шүү. За, пассворд дээр 8 тэмдэгтээс доошгүй. За, тэгээд мөн үсэг, тоо, тэмдэгт орсон байж болно гэж. За, тэгэхээр яах вэ гэхээр за энэ бичигдсэн тоо пассворд энэчээ давтагдаж ордог учраас хоёр хэм хийж байгаа биш шүү. За, тэгээд энэ дээр одоо жишээ нь за ингээ пассвортаа хийсэн. За, ингээд зөв хийж үгүй юу гэдгийг ингэж харж болно. За, тэгвэл одоо би энэ MJL 2020 гэдэг гисэн чинь энэ чинь 202 гэж бичсэн бод. Ингээд бас ингээд цааш нь өөрчлөлт харах боломжтой. За, ингээд next. За, тэгэнгүүт энэ чинь нэг алдаа зааж гарч ирж байгаа нь энэ нэр ашиглагдаж байна. Өөр нэр ингээд сонгол зүгээр байна гэж хэлж. За, тэгвэл дахиад нэг 20 тоо нэмчих. Тэгвэл яах вэ? За, тэгвэл энэ тоо ингээд байж болж байна гэж тэ. За, тэгвэл утасны дугаараа бичдэг байгаа. За, утасны дугаараа бичээд үгүй. За, утасны дугаараа бичсэн. За, утасны дугаараа бичээд за, энэ дээр мэйл хаяг заавал бичиж болно, бичихгүй ч болно. Яа, тэгэхээр энэ дээр хэрвээ та нууц үгээ ч юм уу мартвал энэ мэйл хаягаараас бас юу яаж болно? Сэргээж болно. За, энэ дээр бичсэн ч болно, эсвэл дараа явцын дундаа өөрөө мэдээд ирэхээр энэ дээр нэмээд ичж болно. За, бас утасны дугаараар бас пассвортоо сэргээждэг учраас утасны дугаараа найдвартай хийцэн байхад энэ асуудалгүй гэсэн. За, тэгээд төрсөн онсаараа за, ингэ биччихье. За, тэгээд gender дээр нь өөрийнхөө хүүсийг биччихнэ. За, тэгээд next дарна. За, тэгмүүд сэний бүртгэлтэй дугаар руу код чих хэвээр. За, тэр кодыг орчуулж болно, орчуулахгүй байж болно. Энийг дараа хийж болно гэж ингэж үзэж болно. За, ингээд agree. За, ингээд таны шинэ мэйл хаяг ингээд бэлэн боллоо. За, анхаарал тавьсан явдал баярлалаа. За, тэгээд хамгийн гол нь одоо эргээд харах юм бол таны Gmail хаяг бол инхээ 2020 гэдэг Gmail хаягтай болж ийн гэсэн үг.
Тэгээд хин нэг нь танд руу мэйл хийгээ явуулаач гэх юм бол та энийг копидж авч болно. Эсвэл энийг тэмдэглээд авцсан байж болно. Тэгээд ийж болох боломжтой гэсэн. За анхаарал тавьсан явдал баярлалаа.